Сайн уу? За ингээд та нартайгаа шинэ бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. Шинэ микрофон маань ирсэн. Тийм ээ. Shure branding. За энийг би unboxing vlog хийсэн байгаа. Тэгээд тэрийг бас үзээрэй. За өнөөдрийнхөө бичлэгээр та нартайгаа би юу хуваалцах байна вэ гэхээр ганц бие ээжүүдтэй зөвлөгөө өгөх гэсэн юм аа. Ганц бие ээжүүдийн гаргадаг том алдаанууд байд юм аа. Тэрийг одоо та нарыг бас битгий алдаасай, дараагийнхаа амьдралд битгий алдаасай. За хүүхдүүдтэй сэтгэл зүйд нь шарах болж үлдэхээр юмыг бас баг хийгээсэй гэж бодсондоо Солон өөрийнхөө туршлага дээр суурлаад та нартай энэ бичлэгийг хүргэх гэж байна. Одоо яг ингээд салалтыг даван туулаа явж байгаа. Эсвэл өмнө нь салцсан байсан ч юм уу? Салаад удаагүй эхнэр нөхөр заад эсвэл хамтрагчтайгаа харилцаатай нь сайн ингээд ойлгомжтой явж өгөхгүй байгаа бол хэрвээ дундаасаа та хоёр хүүхэдтэй байгаа бол энэ зөвлөгөөг заавал дуустал нь бас сонсоорой гэж хүсье аа. Салсан ч биш. Ер нь бас эмэгтэйчүүд яг харилцаанд тахтаа гаргадаг зарим нэг бас алдаанууд байгаад идэг түгээмэл гэх юм уу. Тэгээд тэрийг бас та нартаа битгий ингэжээ гэдэг талаас нь зөвлөгөө өгье гэж бодлоо. За тэгээд өнөөдрөөс эхлээд яг ингэж ярьдаг бичлэгийнхаа төгсгөлд нь би та нартай нэг хөөрхөн жижигхэн юм заая гэж бодож байгаа. Бичлэгээ дуустал үзээд тэгээд бяцхан шагналаа аваарэ гэж хүсэж байна. За тэгээ бүгдээрээ бичлэг рүүгээ орцгоё. Ганц би ээжүүд гэхээсээ илүү ганцаараа хүүхдүүдээ өсгөөд одоо саллтын дараа өөрөө хүүхдээ өөр дээрээ аваад ингээ явж байгаа хүмүүст хамааралтай болов хэрэг болох болов гэж бодож байна. Одоо мэдээж энэ саллт гэдэг бол тийм амар зүйл бол биш. Саллттай нүүр тулаа саллтаа ингээ хийгээ явж байхад бол бүх юм ирээдүй тодорхойгүй, юу болох гээд байгааг нь мэдэгдэхгүй, айгүй стресстэй. За тэгээд өөрөө бас ингээд аргаа олоогүй, ачаал ихтдэг тийм ээ. За тэгээд явж байхдаа бид нар тэр чинь бас нөгөө хайр сэтгэлийн асуудлууд тийм ээ. Сэтгэлийн асуудлаас байгаад байдгаа. Тэгэхээр хамгийн эхлээд соологийнх нь өгөх зөвлөгөө бол дараагийнхаа харилцаанд битгий яараарэ. Дараагийнхаа харилцаа руу битгий яараарэ. За энэ ямар учиртай вэ гэхээр бид нар яг ингээд сэтгэл зүйн элдв шархаа эдгээгээгүй байжгаад дараагийнхаа харилцаанд орохоор яг ижил төстэй хүнээ өөр лүгээ татдгаа. Тэгэхээр яг л нөгөө нэг одоо тэр чинь нэг ёсондоо өмнөх харилцаанаасаа сурах ёстой юмаа сураагүй болвол яг л тийм адилхан төрлийн хүнийг өөртөө татаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр дараагийнхаа харилцаа руу битгий хараарэ, өөрийнхөө сэтгэл зүйтэй маш сайн ажиллаарэ. Одоо соологийнх нь туршлагаас гэх юм бол та нар мэдж байгаа шүү дээ. Манай том хүүгийн аав нь өөр хүн байдаг. Тэгээд манай хоёр багын аав нь бол одоо ингээд салж байгаа нөхөр. Тэгээд би өмнө нь бас одоогийнхоо нөхөртэй нийлэхээс өмнө амьдрал зохиох гэж үзэжсэн. Тэгээд тэр бол үнэхээр хорт харилцаа байсан. За тэгээд тэр хорт харилцаанда цэг тавиад явж байхдаа миний тэр алдсан алдаа гэх юм бол би дараагийнхаа харилцаа руу ингээд өөрөө ямар ч сэтгэл зүйн хувьд өөрийгөө эмчлээгүй, сэтгэл зүгээ анхаараагүй байж иж ингээд өөр харилцааг би хаагаад явсан. За тэгэхээр энэ бол соологийнх нь амьдралдаа хийсэн одоо нэг том алдаа гэж бол хэлж болно. Одоо 28-тай 29-тэй байсан гэсэн үг юм уу? Тухайн үедээ ингээ ганцаараа байж байхдаа өөрийнхөө сэтгэл зүйтэй одоо 2015 он гэсэн үг байхгүй. Тэгээд тухайн үед бас ингээл нэг сэтгэл зүй гэж бас айхтар нэг ярьдаггүй үе байсан. Яг одооных шиг юм сэтгэл зүй үйлчилгээ бас тийм түгээмэл байгаагүй, хаана хинээс авахаа мэдэхгүй. Тэгээ Японд авъя гэхлээр үнэтэй. Янз бүрийн шалтгаан тоочвол ер нь яг сэтгэл зүйтэйгээ бол ажиллаагүй. Тэгээд би дараагийнхаа харилцаа руу яарсан. Өмнөх одоо партнераасаа салсныхаа дараа одоо аппликейшн татаад тэгээд одоо тэр хүнээс хатааруулах өөр юмыг л хайгаад явсан байгаа байхгүй. Тэгээд энэ бол ерөнхийдөө миний хувьд бол одоо ингээд харахад бол алдаа байсан байна. Тухайн үед бол ингээд сэтгэл зүйтэйгээ айгүй их сайн ажиллах хэрэгтэй байсан байна. Тэгээд хүмүүс намайг бодож магадгүй те йог хийдэг гэсэн чи тэр үед бясалгал хийдэг гэсэн биз дээ гэд. За одоо ингээд сэтгэл зүйтэйгээ ажиллаад
янз бүрийн мэдээлэл аваад ингээ явж байхад бол хүн заримдаа йог бясалгалыг ингээд ямар нэг юмны орлуур болгох гээд байдаг. Эсвэл ямар нэг юм өшөө авах ч юм уу те нэг тиймэрхүү сөрөг сэтгэл хөдлөлтөөр суурилж ингэж хийгээд байснаа би олж харсан. Дөнгөж йог эхэлж байгаа үеийн соло болвол ингээд хүмүүст өөрийгөө батлах гэсэн тийм ээ. Миний зүв байсан. Эсвэл би ийм мундаг ч юм уу нэг тиймэрхүү юмыг ингэж хүмүүст харуулах зорилготой байдаг гэсэн. Яг тэр хэмжээгээрээ би йогийнхоо зураг бичлэгийг айгүй их сошиал нэтворк дээр тавьдаг гэсэн баггүй Instagram. За тэгтээ яг хуу тгийж явсныхаа ачаар бол өнөөдөр би ингээд Facebook дээр олон дагагчтай болоод одоо ингээд удахгүй 160 мянган дагагчтай болох ч байна. За Instagram маань ч гэсэн бас ингээд миний хувьд бол бас хөрхийн дагагч нар өсөө явж байгаа. За энэ бүхний эхлэл бол яг нь йог байсан. Гэхдээ йог хийж байхдаа ямар юм сэдэлтэй хийжсэн бэ гэхэлэр миний айгуу тийм асуудалтай сэдэл байсан байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг бол би одоо олж харсан. Тэгээд одоо бол би йогонд тэгж амар шунхаа болсон. Йогоор дамжуулж өөрийгөө батлах гэж хичээхээ болсон. Ер нь бол ингээд йогыг бол яг өөрийнхөө хэв маяг болгоод энэ йог гэдэг чинь ингэж элдв янзын хүмүүст үзүүлээд харуулахын тулд хийдэг зүйл биш байна гэж тийм сэдэлтэй болсон байхгүй юу. Тэгэхээр бас ингээд нөгөө нэг яг салалтын дараа шархаа нөхгөөд бид нэр ингээл амар ирч хүчтэй болоод жимд яваал, йогт яваал эсвэл ингээд шинэ юм эхлүүлээ тэгдэг ч гэсэн тэр чинь яг ямар сэтлэр хийж ийна гэдгийг айгүй сайн анзаараарай гэж та нартай хэлье. Тэм нөгөө хүнийгээ одоо өөрөөс чинь салаад буруу байсан гэдгийг батлах гад байна уу? Эсвэл яг өөрийнхөө сайн сайхны төлөө яг өөрийнхөө энэ эрүүл мэнд сайн сайхан сэтгэл зүйн амар амгалангийн төлөө хийж өгнө гэдгийг айгүй сайн анхаараарай гэдгийг та нартай хэлье. Дараагийнхаа харилцаа руу битгий яараарай. Өөртөөгөө айгүй сайн ажиллаад өөртөөгөө байхдаа тухтай болсон цагт дараагийнхаа харилцаа руу орох юм бол дараагийн чи харилцаа эрүүл харилцаа байх магадлал өндрөө. Яг сэтгэл зүй ингээд идгээгүй ч юм уу өөрийгөө идгээгээгүй үедээ бол яг л тэр нөгөө сэтгэл зүйн асуудлыг чи ингэж гогдож гаргаж ирэх хүнтэйгээ нийлээд идэх гэж байгаа байхгүй юу. За тэрийг бол соолон одоо ингээд хоёр дахь амьдрал дээрээ яг туулаад ингээ гарч ирээд өстой хэв шинжи ингээд хүнийг өөртөө татаад идэм байна гэдгийг анзаараад тэгээ явж гинэ. Тэгэхээр сологийнхаа алдаанаас суралцаарай. За дараагийн өгөх зөвлөгөө бол хүүхдүүдийнхаа хажууд салж байгаа нөхөрч бай, эхнэрч бай хэн байдیں۔ Тэднэрийгээ битгий муулаарай. Яагаад тэгэхээр энэ ингээд одоо чи тэр хүндээ дургу болсон чинь чиний хувийн асуудал байхгүй юу? Энэ бол хүүхдүүдэд ямар ч хамаагүй. Тийм учраас хүүхдүүдийн хувьд аав нь ч юм уу ээж нь бол маш чухал хүмүүсийнх нь нэг. Тэгээд тийм болохоор тэрийг одоо хүүхдийнхаа хажууд ингээ муулах ч юм уу, үл хөрөндлөх ч юм уу те янз бүрийн юм сөрөг зүйлийг битгий хийгээрээ тэр чинь хүүхдүүдийн чинь сэтгэл зүйд асар их гэмтлийг авчирд юм байна. Энийг бол би бүр чин сэтгэлээсээ гуй. За энэ бас миний алдаан дээр олж мэдсэн зүйл байгаа. Би нөгөө том хүүгийнхаа ааваас салсны дараа одоо тэгэхэд чинь манай хүү 2 нас хагастай байсан байхгүй юу. Тэгээд одоо дөнгөж юм ойлгохгүй л ингээл явж байгаа юм шүү дээ. Гэхдээ ер нь бол миний хүүг баг байхад аав нь баг гэртээ байдаггүйсэн. Энд тэнд одоо барилдаантай гээд за сум ом байсан баггүй. Тэгээд энд тэнд барилдаантай гээд ер нь жилийн тал нь бол эзгүй байдаг байсан. За тэгээ байхаараа ингээл өдөржингөө бэлтгэл инээдрээ хүнтэй уулзна гэд ингээ яваад өгдөг. Тэгэхээр ер нь л хүүтэйгээ би айгүй ингээд ойрхон аавтайгаа ер нь өнгөрүүлдэг цаг нь бага байсан болохоор нэг аавтайгаа угаасаа нэг тийм дотн байгаагүй. За тэгээд яг ингээд нэг учир ойлгох гээд те дөнгөж 2 хагас за 3 хүрэх чинь гэдэг чинь жоохон штэ. Тэгээд явж байхад нь бол би бол алдаа гаргасан ер нь тэр хүнтэй шууд бас ингээд уулзуулахгүй салангуудаа уулзуулахгүй гэж хэлээд одоо хүүтэйгээ ингээд нэг уулзуулахгүй байх ч юм уу те. Яг уу эхлээд уулзуулж исэн байхгүй юу? Эхлээд ингээ багсаг уулзуулж исэн чинь нөгөө партнер маань ингээд тэргээр дөрөөлөөд янз бүрээр одоо жоохон эвгүй зүйлийг надад хэлэх ч юм уу хийх ч юм уу тийм сонин сонин үйлдэлүүдийг бас гаргаад исэн болохоор
За одоо ингээд болох юм байна. Ер нь уулзуулахгүйсэн дээр юм байна. Ер нь энэ хүнээр яадын ухааны юм бодоод ингээд бүр харилцаагаа нэг хэсэг тасалж байсан байхгүй. Тэгээд мэдээж тэр хүнээс ч ингээд элдв янзын одоо хэл ам ингээд ирэхээр стресстэй л. Тэгэл тэрийг би хүүдээ те танаа авч ин өстой ийм тийм тэр нэг жоохон хүүхдэд штэ юу ч ойлгохгүй байгаа жоохон хүүхдэд хэлээл ингэжсэн бэлээ. Тэгээд гэхдээ бас нэг амар тэгж бүр ингээд газар доор ортол нь бол нэг муулж байгаагүй л те. Гэхдээ ер нь бол ингээ харилцаагаа таслаад уулзуулахгүй тэгээд манайх бас нүүсэн байхгүй. Тэгээд уулзуулахгүй болгоо тэр хооронд нэг хэсэг хугацаанд ингээд уулзуулаагүй өөрөө ч гэсэн хүүхийнхаа гэд нэг тхэн баг байсан болохоор тэгээд хайсан. Тэгтээ ер нь явж нөгөө сэтгэл зүйн тренинг сэтгэл зүйтэй ажиллаад ингээ явж байхдаа одоо намайг бүтээж байгаа хүн бол манай аав ээж хоёр штэ 50-50% бүтээж байгаа. Тэгээ яг адилхан миний хүүг бүтээж байгаа хүн нь бол би болон одоо тэр манай хуучин партнер хоёр байгаа байхгүй. Тэгээд тийм болохоор тэр нөгөө талыг үгүйсгэснээрээ би хүүгийнхаа яг 50%-ийг бас үгүйсгэж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүүгээ бүтэн гэж одоо хүлээн зөвшөөрөөгүй. Чиний 50% чинь ингээд шал хөгийн энтер гэж өсгсөн хүүхэд ер нь ирээдүйд ямар болох вэ гэдгийг би бодсон байхгүй. Тэгээд за ерөөсөө хүүгээ ингээд бүтэн аз жаргалтай гэж өөрөө мэдэрдэг хүн болохын тулд би одоо хүүгийнхаа төлөө аавыг уучлах ёстой байна, хүлээн зөвшөөрөх ёстой байна. Хажууд нь одоо элдв янзаар үл хүндэлсэн юм хийлж болохгүй юм байна. Ингэжиж миний хүү одоо аавыгаа гэсэн сэтгэл нь бас харьцангуй тогтвортой. Одоо тэр хүн бит хоёрын хооронд элдв янзын асуудал болсон ч манай хүү аавтайгаа ингээд эвтэйгэн харилцаатай болох юм байна гэдгийг олж харсан байхгүй олж мэдсэн. Тэгэхээр одоо ч гэсэн би салж байгаа нөхөртөө бол хэлдэг хүүхдүүдтэйгээ уулзөө. Би уулзуулна асуудалгүй гэд хэлж байгаа. Гэхдээ одоо манай салж байгаа нөхөр болохоор өөрөө жоохон ингэж уулзаж чадах сэтгэл зүйн тэр хэмжээнд ирээгүй байгаа юм шиг байлаа. Хүүхдүүдээ бас яаж нээж ингээд асуухгүй байгаа. Тэгээд мэдээж салт гэдэг чинь аль тал хоёр талдаа л хэцүү байгаа. Тэгээд өөрөө ч гэсэн одоо яг салт нь ингээд бодит болоод одоо удахгүй шүүх хурал эхлэж байгаа байхгүй. Тэгээд салт нь бодит болоод тэгээд ингээд ирэхээр бас тэр салтаа хүлээн зөвшөөрөөд тэр тухайн нөхцөл байдалтай одоо яавал илүү хүүхдүүд маань баг шархалж илүүтэй сэтгэлийн элдв янзын шарах авахгүйгээр ингээд том болох уу гэдгээ бас бодолцох гэж бодоод найдаад байгаа. Гэхдээ яах нь бас сайн мэдэхгүй л байна. За тэгээд ерөнхийдөө бол би одоо хоёр хүүхдийнхээ хажууд аавыг муулдаггүй. Тэгээ миний охин чи ингээд аав нь ингэсэн тэгсэндээ аав энийг аваад өгсөн энэ төр гэж ярихаар нь би өөдөө штэ миний охины аав нь ингээд авч гисэн штэ ямар хөөрх юм бэ аав нь ясаа шинэ гэд одоо ямар илдэг юм те миний охины аав нь маав гэд ингээд ерөөсөө тэр хоёр хүүхэдтэй аавынхын талаар сөрөг юм хэлэхгүй миний хүүхдүүдийн аавыгаа гэсэн сэтгэлийг би бас хүндлээд ингээд бай гэж бодож байгаа. Ер нь бол тэгж байгаа. Тэгэхээр энэ нь бол тэр нэг сэтгэл зүйн те янз бүрийн тэр хоёр том хүний хоорондох сэтгэл зүйн янз бүрийн юм асуудал одоо дунд болж байгаа асуудлыг хүүхдүүдтэй нэлзаах биш хүүхдүүдтэйгээ тэр аав ээжийн харилцааг ингээд маш сайхан авч үлдэхийн тулд ер нь бол хүүхдүүдээ салтынхаа дараа ч гэсэн аавтай ч юм уу тэр нөгөө салсан ээжтэй заавал уулзуулж байгаарэ харилцаа холбоотой байлгаарэ тэгээд хүүхдүүдийн хажууд аав ээжийг битгий муулж байгаарэ доромжилж байгаарэ гэдгийг та нартай зөвлөё. Энэ бол та нар хүүхдүүдтэй хийж байгаа өөрийнхөө одоо үр үндэс болсон ирээдүйн хойч болсон хүүхдүүдтэй хийж байгаа хамгийн том чухал зүйл шүү гэдгийг бүр чин сэтгэлээсээ гуйаа. Энийг бүр хичээгээд хэрэгжүүлээрэ. Тэгэх юм бол салалт үүтсэн одоо гэр бүлээс гарч ирсэн хүүхд ч гэсэн хайрцангуй эрүүл сэтгэл зүйтэй ингэж болж өсөх боломжтой байдаг байхгүй юу. Тэгээд ер нь хүүхдтэй ингэж болж байгаа процессыг зөв тайлбарлаад
Би одоо манай тавтай охин бол яагаад аав нь хайрж ирж болохгүй, яагаад аав нь энэ гэртээ орж ирж болохгүй гэхээр бүх юмыг ингээд тайлбарлаж өгж байгаа. Аав ээж хоёр нь ингээд хамт байхаараа хэрэлдээд зодтолдоод та нарыг айлгаад байна ч юм уу те. Ингээд аав ээж хоёр нь хамт байхаараа биендээ муухай үг хэлээд ингээд байгаамаа, бинийгээ өвтгөөд байгаамаа ч юм уу те. Ингээд тайлбарлаад хэлэхээр тэгээд эхлээд асууж байгаа. Тэгээ ерөнхийдөө ингээд ойлгодог болчин. Тэгээд ер нь бол ингээд хүүхдийг жоохон гэлтгүү ер нь бүх юмыг тайлбарлаж өгөөд тэгээд явж явах чухал юм байна гэж бодож байгаа. За тэгээд хамгийн сүүлд өгөх зөвлөгөө бол юунаас битгий айгаарай. Хинч бид нарт ирж туслахгүй, бүх юм ингээд амар болохгүй гэдгийг айгүй сайн ойлгоод өөрийнхөө хүчинд итгээрэй. Өөрийнхөө хүчинд итгээд өрдөө хүн жаргаж үндэстэй мод нахайлнаа гэдэг үг байдэн штэ. Тэгээд өөрийнхөө хүчинд итгээрэй. За өөртөө маш сайн итгээрэй. Тэгээ бүх зүйл яг одоо байгаа шиг байхгүй. Бүх юм өөрчлөгдөнө. Тэгэхээр бид нар одоо дөнгөж салаад ингээд 7 сар мард ингээд 7 сар 8 сар болвол миний хувьд хамгийн хэцүү үе нээсэн баггүй юу. Тэгээд тодорхой байхгүй. Тэгээ санхүү манхүү ингээд нүүл асуудал ингээд тэгээд бас яг ингээд доктортой хийж байгаа ажил төрөл бас байхгүй. Ингээд амар асуудалтайсэн баггүй юу. Тэгээд тэрийг одоо ингээд харсан чинь би даваа гараад ирсэн байна. Тэгээ ер нь бодоод исэн чинь өнгөрсөн энэ амьдралдаа бүр өчнөө л олон амар том асуудлуудыг ингээд туулаад гараад ирсэн байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар ч гэсэн энэ асуудлаа туулж гараад уучраа олчихно. Тийм болохоор өөртөө итгээрэй. Тэгээд өөртөө итгэхийн тулд хүнд битгий найдаарай. Өөртөө найдаарай. Бид нарыг хинч ирж аврахгүй гэдгээ бодчих юм бол бидний дотроос асар их хүч гарч ирнэ. Дотроос гарч ирж байгаа асар их хүчээрээ өөрийгөө зоригжуулаад хийх ёстой юмаа хийгээд тэгээд би сая дөнгөж салаад ингээд удаагүй айгүй их асуудалтай өөрөө ч гэсэн ингээд амар ядраад исэн үедээ би дотроо юу гэж хэлсэн бэ гэхээр за өдийг хүртэл зөндөө олон асуудлыг том асуудлыг ингээд аваад гараад ирсэн. Өнөөдөр энд ирсэн байна. Тэгэхээр энийг ч гэсэн даваад гарна. Гэхдээ энийг даваа гарсны дараа ч гэсэн амьдралд дахиад асуудал гарч ирнэ. Ер нь ингээд байнга гарч ирнэ. Юм хизээж амар болохгүй. Тэгэхээр ингээд урагшилж хичээхээс өөр арга байхгүй. За хоёрдугаар болохоор хүүхдүүдийн минь заяа түшнэ гэж би өөртөө маш их хэлсэн. Хүүхдүүдийн минь заяа түшнэ. Энэ бүхэл бүтэн 3 хүн тийм ээ. Ингээд байгаа. Тэгээд би ганцаараа биш. 3 хүүхэд байна. За 3 хүүхдүүдийн минь заяа түшнэ. Тийм болохоор өөртөө ихтэй зоригтой хий гэснээ хий гэд ингээд өөрийгөө зоригжуулаад явсан. Бас нэг намайг одоо хүчрхэг болгож байгаа зүйл бол хинч ирж надад туслахгүй, хинч ирэхгүй, надад туслах хинч байхгүй гэдэг үгийг бас ингээд өөртөө хэлээд энэ 3 хүүхдийн амьдрал одоо яг ингээд миний нуруунд дээр байна. Тэгээ би хичээхээс өөр арга байхгүй гэж өөрийгөө ингээд зоригжуулаад явсан байгаа. Тэгээд ер нь бол ингээд бид нэр аль болох хялбар тийм ээ. Одоо тэр би ингээ хэлсэн штэ том хүүгийнхаа ааваас салжаад ингээ дараагийнхаа харилцаа руу яарсан. За нэгдүгээрт яагаа яарсан гэхлээр нөгөө хуучин партнер маань надаас салангуудаа ингээд өөр хүнтэй нийлсэн байсан болохоор би бас ингээд айгу сандарсан. Тэгээд ингээд би өөрийнхөө дараагийн партнерыг олох ёстой юм шиг тий. Нэг тийм сэтгэл зүй төрөөд ингээд нэгдүгээрт сандарсан. За хоёрдугаарт болохоор би энэ хариуцлагыг хэн нэгэнтэй хуваалцах гэдсэн баггүй юу? Хариуцлагыг 100% өөрөө авах биш, хэн нэгэнтэй хуваалцаж өөрийнхөө ачааг хөнгөлөх гээд байсан байна гэж бас харж байсан. За тэгээд одоо харамч хүн 2 дахин төлнө гэдг нь яг ингээд давтагтаад би алдсан алдаагаа дахиж давтаад ингээд өнөөдөр 2 дахь. За өмнөх нь болохоор батлуулааг байсан болохоор тэгээд нэг хил амгүй салцаа одоо ингээд яг батлуулаад нөгөө өмнөх харилцаанаасаа сурах ёстой байсан юм сураагүй одоо ингээд дахиад яг тийм суралцах ёстой харилцаанд ороод алдаад суралцаад тэгээд яг нөгөө харамч хүн 2 дахин төлнө гэдэг төлөөсөө ингээд төлөөд явж байна. За тэгэхээр яг ингээд эрэгтэйч вэ, эмэгтэйч вэ, хүүхэдтэй харилцаанаас ингээд салж байгаа хүмүүс бол соологийнхаа өгсөн зөвлөгөөг бас бодолцоод үзээрэй. Гэхдээ би 100%
төгс хүн биш. Тэгэхээр авахыг аваад хайхыг хаяад тэгээд хэрэгжүүлээд үзээрэй. За тэгээ бүгдээрээ чаднаа. Ер нь бол амьдрал баялаг. Бүр хэцүү байгаа үедээ бол байгаа юмдаа талархаарай. Талархал бидний амьдралыг маш сайхан болгож өгдөг. Тэгээд талархахаар бидний энергийн хэлбэлцэл маш өндөр болдгоо шүү. Тэр хэрээрээ бид нэр өндөр энергитэй авах юм бол биднэрт зөндөө олон гой боломжууд ирнэ. За тэгээ бичлэгээ дуустал нүцэн та нартай маш их баярлалаа. Тэгээд бичлэгийнхаа төгсгөлд та нартай би шагналын үгүй. За бүгдээрээ яг үгэлээр та нар мэдж байгаа шүү дээ. Соолоо нүүрний йогийн багш. Тэгээд ингээд йогийн багш. Ер нь юм эрүүл мэндийн юмд айгүй дуртай. Массаж, цэгэн массаж, тасгал хөдөлгөөн юу гэдэг те. За тэгээ өнөөдөр та нартай би нэг юм гарын хаалгыг шанаан дээрээ за чамархайныхаа дээд хэсэг за чихний энэ дээд хэсэг энэ хавьдаа ингээд тавилаа. За тэгээд одоо та нар миний нүрийг харчих заяа. За тэгээ эндээ тавьж агаад хоёр гараараа жоохон дарж өгөөд энэ шанааны чамархан булчингаа ингээд массажлаа жоохон дараа дээш нь амьсгалтайгаа хийгээд дараад за энэ яадаг вэ гэхээр бидний нөгөө юм зумж ажиллаж байгаад айгүй их ашигладаг булчин баггүй юу. За эсрэг тал руу тэгээ ер нь бол их ингээд ядардаг та нар ингээд гарын хаалгыг тавиад эргүүлээд үз. Тэгэхэд л ингээд жоохон амар гоё юм өвдөлттэй мэдрэгдэнэ. Маш их ядардаг. Тэгээ нүүрний мимик булчингийн одоо жоохон том булчинд ордог байхгүй юу. За ингээд тавилаа. За энийг та нар бас ингээд зурагт үзээд ч юм уу те өдөрт ер нь боломжоор хийгээд байгаарай. Нэг амар удаан хийхгүй маа ч гэсэн нэг 10 удаа ингээд хойшин урагшин ингээд хийгээд тэгэх юм бол бидний энэ болохоор ингээд нүрийг бас ингээд жоохон өргөж өгдөг юм тасгал ахгүй юм. Тэгээд гой нүрийг нарийнхан ийм одоо хаван маавгнсан ч юм уу тиймэрхүү юмыг бас ингээд багасгаж өгдөг. Гой тасгал байгаа шүү. За энийг ингээд хийгээд үзээрэй. За тэгээд бичлэгээ дуустал нүцэн та нартай маш их баярлалаа. Энэ дасгалыг хамт хийсэн хүмүүс маань эрхийн хуруугаа залгаарай. Тэгээ өнөөдрийн бичлэг таалагдсан бол сэтгэлдээ заавал хуваалцаарай. Тэгээд хэрэгтэй хүнд нь цаашаа бичлэгийн маань шеэрлээрэй. Тэгээд Солоогийнхаа сувагт subscribe дарж амжааг байгаа хүмүүс бол заавал subscribe дараад сувгаа дэмжээрэй. Дараачихан бичлэгээр уулзъя. Түр баяртай.